За, сайн уу? Ой, за. Сайн аа. За энэ ном. Сайн гарсан ном. Оо баярлалаа. Дэлгэлээ. Жоо хацарчлаа. Зүгээр. За юу юм санаа? Харин да, ном хэр байна? Намарчаа тавдаг. Ном дажгууд одоо би хувийн рекордоо тогтоосон. Номын баяраар бас боломжийг бодлоцсон. Надад энэ юу н сэдвэн их сонирхолтой санагдаад байгаа. Ааха. Хөгжлийн төлөөх Монгол тэмцэл. Тийм. Жаахан поп гэрчтэй. Монгол тэмцэл энэ төр гэдэг. Монгол ялна гэдэг юг ашиглаж байгаа. Бид нар чинь гэхдээ ер нь ингээд хөгжихгүй л хөгжчих юмсан гэж үзээд байдаг тийм. Ер нь бид нар яг юу руу тэмүүлээд байгаа юм болоо. Зарим хүн бүр ярих юм. Бид нар ер нь хөгжиж яах гэдэг. Тийм. Тэгснээс нүүдэлчин чигээрээ байх юм бол харин ч бүр одоо цагт зүгээр юм биш үү. Тэгэл ярих юм. Тийм. Тэгэхээр хөгжил гэж яг юу хэлж байгаа? Ааха. За ер нь бол жишсэн мэт жоох. Би бол нөгөө Мельбурн их сургууль яг энэ хөгжил судлал гэдэг ухаанаар магистр сураад 2 жил сураад магистр болсон. Тэгээ яг тэрнээс хойш ерөнхийдөө нэг иймэрхүү ном байвал яад юм бол ботсон юм байна. Тэгээ гол учир санаа яг чиний асууж байгаа асуултаас ч үүсэж байгаа. Бидний одоо хамгийн бага мэддэг хэрнээ хамгийн их ярьдаг сэдвийн нэг бол хамгийн хүсдэг. Яг үнэ. Тэгээд би одоо миний гаргаж байгаа шүүмж гэдэг юм уу санаа бол юу гэхээр гүг бид нар одоо уншихын тулд схемэт гэхтэй. Тэ? Нөгөө таавахын тулд үрдэмэт хэрэгтэй. Гэтэл энэ хөгжил гэдэг ухааныг судалдаг хөгжил судалгаа маш том ухаан. Одоо 50-аад оноос хойш хөгжөөд ийм байтал Монголд ерөөсөө огт хөгжөөгүй, үсээгүй, ойлголтууд нь бүрдээгүй. Тэр хөтөл би өөр хэрэгээр туршиж хайж үзэхэд хөгжил гэж юу вэ гэсэн бас эвтэйхэн тулхтай тодорхойлтч Монгол хэлээр интернет орчинд олдохгүй байгаа байхгүй юу. Тэгээд бид мэдэхгүй байж юу яриад байдгийг тий сүүлдээ бүр онгойхс байсан шүү дээ тий манай улсыг хөгжүүлэх хүмүүс чинь таксинд явж идэг юм биш үү. Такси өрцөн тий ингэж хөгжих хэрэгтэй такси. Тэрнээс үүдээд битсэн яг нь ер нь бол багтаага бичих юм бол ер нь хөгжил гэж юу вэ? Хөгжил ийм байвал зүгээрээ гэсэн маяг нэг 20 хэдэн гол онол байдаг. Гэхдээ мэдээж бүгдийг нь оруулах гэж хитрхээ удахтай яг энэ салбарыг хүн сонирхохоор юм болчих учраас би зармыг нь оруулахгүйгээр ер нь одоо хамгийн эхлээд их яригдчихсэн. За сүүлдээ одоо ч гэдэг юм уу тренд болж байгаа гэсэн юм сэдвүүдийг багтааж оруулсан. Тэгэхээр хөгжил гэдэг бол яг эхлээд тэр нэг эдийн засгийн утга байсан уу байсан тий. Одоо нөгөө дотоод нийтдээ түүнээ хөгжүүлээ. За хоёлаа Монгол улс хөгжихийн төлөө тэгэхээр талхиж. За тэгээ. За cheers. Тиймэрхүү юмнуудыг оруулсан. Тэгээ мэдээ сүүлд одоо хамгийн их яригдж байгаа тэр нэг өвгний хөгжил. За тэгээд энэ дэр чи нэг асуулт байна. Хөгжлийн зорилтууд дээр тухайчсан багтаасан байна. Хөгжил хүн дээр эхэлж ирэх хэрэгтэй юм уу? Тэ эхлээд хүмүүс нь сайхан хөгжчиод тэрний дараа за одоо эдийн засгаа сайжруулах шүү гэж үзэх хэрэгтэй юм уу? Эсвэл эдийн засгаар эхэлж хөгж өөрөөр хэлбэл хүмүүс нь мөнгөтэй болцсныхаа дараа за одоо хөгжиж цөмөр гэж ярьдаг юм. Ер нь аль нь байж болно. Жишээ нь ойлоо шууд бодит баримт ярий те. За жишээ нь бидний хамгийн сайн мэддэг одоо Зүүн Азийн улсууд. Азийн луу өдр гэж нэрлэгддэг тийм улсууд байгаа те. Японоос ихтэй л те. Энэ улсууд бол яасан вэ гэхээр ерөөсөө хамгийн түрүүнд хийсэн ажил нь бол эдийн засгаа хөгжүүл. Тэгэхээр ерөөсөө төрн гол зохион байгуулалтыг удирдлагыг гартаа аваад томоохон стратегийн салбаруудад хувийн компаниудад хувааж өгвөл бодлоготойгоор өнгөлтэй зээл одоо эхний хэдэн жил зээлийн хүүг мөнгө өдөрс ийм юмнуудыг өгвөл ерөөсөө тэр том эдийн засгийн компаниуд ажлын байр бий болгож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ бас технологи ноу-хау бүтээж байгаа. Тэдрийг бол дэгдсэн. Тэгээд тэрнийхээ дараа хүлэг орсон. За одоо хамгийн ойрхны жишээ бол одоо манай хятад байна. Бид нар ч гэсэн ингээд очихдоо ярьдаг. За хятад ингээд гоё хөгжөөл алаад байна. Хүмүүс нарийн болоогүй шүү. Шүү сайн идэг юмэрээ байна. Бид нар гэлдэгдэг те. Шинэ яг ингэсэн. Хятад бол яг тэгэхээр нөгөө Зүүн Азиас арай сүүл буюу 2000 оноос хойш буюу ер нь бол дэлхийн худалдааны байгууллагад элснээс хойш эдийн засгийн амжилтууд гарсан гэж үздэг байхгүй. Тэгэнгүүт хятад арай хожим нөгөө юу л явсан. Солонгос өдр чинь 70-аад онд явсан учраас бид нарт одоо ингээ харахад маш том жишээ байгаа байхгүй. Гэтэл хүнлэгөө орж байгаа дараа нь асуудлаа эдгээр тавьсан эдийн засгийнхаа юм уу хийсэн тийм улсууд байна уу байна. Одоо жишээ нь Нордикийн улсууд эдгэрийг бол тэгэж хэлнэ. Жишээ нь бол Нордик бол одоо дэлхийн 2 дугаар дайнаас өмнө бол тийм өндөр эдийн засгийн гэдэг юм уу тийм хүч чадалтай байгаагүй шүү дээ. Хайцангуй сул байсан. Гэхдээ нөгөө Европын уламжлалаараа том сургууль элдв юм байгуулагдсан байсан учраас боловсрол одоо энэ бидний нийтийн боловсролч сайхан бий болсон юм шүү дээ тийм. Эдгээр нь бол хайцангуй сайхан хөгжсөн, хөгжсөн тайлбар гэдэг
хэмжигдэхүүнийг үгүй ятгахтаа ярихад боломжтой болсон байж байгаа. За тэгээд дэлхийн 2 дугаар дайнаас хойш яасан өнөөгийн одоо гайхахтаа байгаа шагшигдаад байгаа эдийн засгийн амжилтандаа хүрсэж байдаг юм ийм байна. Тэгэхээр ер нь бол аль аль нь боломжтой. Аха. Одоо сайн ярьж штэ ингээд том компаниудаа ингээд дэмжиж гэх тий. За тэгвэл аль нь ч байж болох юм байна. Хүн дээр ч хэлж хүчин нэрж болох юм байна. Эхлээд эдийн засгээрээ ч ирж болох юм байна. Тэгвэл хөгжлийг компаниудад хүчилж бий болгох юм уу? Эсвэл төрн за цөмбөрөө ерөөсөө ингэж хөгжиж шүү гэж ингэж аль нь илүү их загварчилж аль нь одоо илүү их тэргүүлэх байр суурьтай байж за одоо тий яг түрүүний ярьдаг шүү тэр хөгжил судалгаа ухаан байна гэсэн тий development studies гэдэг англиараа за би энэ номынхоо 4-р бүлэгдэр бол хэрэгээр одоо энэ хөрш улсууд ямар бодлого баримтсан бэ гэдэг Зүүн Азийн улсууд болоод Хятад, Орос, Казахстаныг оруулсан. А эдгээр дээр бол ямар юм яригддаг вэ гэхээр англиараа бол одоо developmental state буюу монгол руу хөгжлийн төр гэж би орчуулад байна. Хөгжлийн төр. Тий. За энэ юу вэ гэхээр төр ерөөсөө тэргүүлэх үүргийг барьж явдаг. Төр ерөөсөө ингээл зорилтуудыг, төлөвлөгөөнүүдийг ямар салбарыг сонгох вэ гэдгийг хийдэг. А тэрийг хувийн компаниуд хийдэг. Гэхдээ хувийн компаниуд төрөөс түрүү ярьдаг шиг маш их дэмжлэгтэй. Тий. А тэнгууд энэ дээр ингээд томоохон судалгаа хийсэн эдийн засагч нарч байна. Эдийн засаг гэлтгүү зөвхөн хөгжил судлалын ухааны эрдэмтч байна. Яг үүндээ тэр Зүүн Азийн улсууд яагаад ийм эдийн засгийн амжилтанд хүрчвэ гэдгийг ингээд судалж үзэхэд яг энэ загвар гарч ирж байгаа буюу хөгжлийн төр гэдэг загвар тийм. Энэ нь гэхдээ шинэ юм биш. Энэ нь үнэндээ Англи буюу одоо Их Британий эзэн тус гэж байсан 19-р зууны үед одоо оргилдөө өрчсөн. Тэрний загвар гэж. Америкийн бас загвар. Тэр яасан бэ гэхээр Америкч тэр Англич тэр ерөөсөө төрн маш их зохицуулдаг. Эхлээд ерөөсөө чөлөө зах зээл гэж яриад байдаг юм байгаагүй. Тэд нар маш өндөр тарифтай байсан. Одоо ингээд Англи руу пив тэр үед оруулах бол 40% тарифтай байсан байгаа байхгүй. Чи Германаас ч юм уу, мэдгүй Францаас, Дайнаас ч юм уу, Швейцараас Англи руу чи пив оруулах боломжгүй. Яг л өрсөлдөж чадахгүй шүү дээ, тийм. Ингиж дотоод зах зээлээ хамгаалж дотоодынхоо үйлдвэрүүдийг хангалттай хөл дээр нь зохицлон дэмжиж яагаад тэгээд Англи бол жишээ нь тийм Их Британи бол 1660-аад оноос Америк бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш энэ таксууд, тарифууд алга болгосон. Тэгээд бусад улсыг зах зээлээ чөлөөлгөж тулгасан. Энэ нь тэднэрт чөлөө зах зээл байсан болохоос биш нөгөөдөл нь буцаад Английн, Америкийн зах зээл рүү орох хангалттай боломж байгаагүй. Яг л хязгаарны хүчтэй эдийн засгийн боломж, улс төр зохицуулалтын мангар олон дэмжлэгтэй болсон нөхдүүд чинь гадныхаа орж ирээд амархан зах зээлээр нисэх боломжгүй байсан. Энэ загварыг Зүүн Азийнхан болсон. Тэгээ ингэж гарч ирсэн. Тэгэхээр мэдээж хувийн компаниудыг ашиглаж байна. Тэдрийг явуулж байна. Жишээ нь одоо хамгийн том амжилттай хувийн компани гэдэг нөгөө Английн нөгөө зүүн эдхийн компани, баруун эдхийн компани гэдэг Голланд эдрийн тийм компаниуд байгаа. Колоничлалыг хувийн компаниуд хийж исэн юм шиг боловч үндэ цаана улс төрийн маш том бодлого төлөвлөгөө тэнд чи хэрэгждэг байсан. Тэгэхээр ингээд компанид ангаараа хийгээл эсвэл төр дангаараа хийгээд байсан юм баггүй. Тэгэхээр ийм загвараар одоо эдийн засгийн амжилт хүрэх боломжтой бүрэн боломжтой. Тэгсэн чинь сая чинь манайх чинь Оростой худалдааны гэрээ хийгээд гадны компаниудыг орж ирээд манай одоо өөрсдийнхөө үйлдвэрлэлийг дэмжих биш харин гадны компаниуд орж ирээд ерөөсөө гол нь хэрэглэгч л хожих хэрэгтэй юм аа. Үн бага байх хэрэгтэй юм аа. Хэрэглэгч хожих хэрэгтэй юм гэдэг бол зөндөө байгаа. Жишээ нь тэгдгүү түүх зөндөө байгаа. Яг нь одоо бол яг колоничлал гэж хэлэхэд хэцүү ч гэсэн жишээ нь колоничлалын үеийн түүхээ харах юм бол би энэ дээр бичсэн байгаа юм л да. Ийм нэг өнгөө байдаг. Энэтхэгчүүд англичууд орж ирээд Кама судрагаас ичдэг болсон гэж. Кама судра гэдэг нэг алдартай судра байдаг шүү дээ, тийм. Ингээд нэг одоо бэлгийн ажлын байрлал гэх үү, тийм. Тэр чинь энэтхүүд ерөөс огт тоодгүй ингээд одоо уншдаг барьдаг хүмүүс нь шүү дээ. Мэдээж бүгд уншихгүй шүү дээ. Биш үгүйс ингээ хардаг. Яаж зөв зохистой хийх вэ гэж боддог байсан чинь англичууд орж ирээд тэрийг папу балер заваа иротог том хүний колоничлол ингэж ажилдаг буюу чиний үнэт зүйлүүдийг устгадаг. Яг түүнтэй адилхан саяны яриад байгаа энэ зүйл чинь ч гэсэн дотоодын зах зээлийг устгах шүү дээ. Маш энгийн жишээ ярив. Үгүй CU-GS25 гоё байна. Гэхдээ бид нар би наатнаас ч бид нар хийж чадахгүй юм уу? Үгүй хийж чадах юм шүү дээ. Маш энгийн инээдтэй стандарт ч дээ. Тэнгүүд өөдөөс юу гэж ярьж тэнэгтэж байгаа вэ гэхээр Монгол хүн чадахгүй, Монгол бүтэхгүй, монголчууд хогийн. Өнөөдөр хүртэл чадахгүй яасан. Үгүй харин тийм. Зүгээр бид нар хангалттай тийм стандарт байгаа шүү дээ. Тэр стандартыг дагуулчихад л болоо байхгүй юу? Мэдхгүй тэр мэрэгжлийн хангалттай анаа мөнгө авахгүй л тэр стандартаар тулах хэрэгтэй байсан байхгүй юу? Тийм шүү дээ. Зүгээр ингэж яагаад өөрөөр хэлэх юм бол дараа эн чинь эргээд маш их тийм колоничлогдсон мэдлэгийг бүтээсэн зүйл байхгүй юу? Монгол хүн чадахгүй, монголчууд бүтэхгүй.
Тэр энийг их талбай дээр хэлдэг шүү дээ. Бид нар бүтэхгүй те гэдэг. Хөрх их бүрийн аргаан барцсан байгаа байхгүй. Гисэн гэж бодтол. Хэдүүлээ ийм манипуляци тарих угаалтанд өртөж байгаа байхгүй. Гэхдээ яагаад ч наад чинь тэгэхгүй гадны юм орж ирээд яах вэ? Бидний удаг байсан одоо би Чингис би ууж гин. Уучлаарай энийг түрнэ, хамд үнээр түрнэ. Тэ мэдгүй их л байхгүй. Ингээд бидний гэсэн юм алга болохгүй байхгүй. А ингэсэн улсууд зөндөө байгаа. Тийм учраас одоо энэ Африкийн тэ Арабын өчнөө олон улс чинь барууны энэ хөгжлийн бодлого юм юмас татгалзъя. Чи Латин Америкууд энэний маш том төлөв. Би энэ дэр нэг хэрэгээр бүлэг оруулсан байгаа. Манайс бол Латин Америкийн социализмгээ шоолоод байдаг байхгүй. Өндөө тэр шоолж байгаа Боли, Эквадорт чинь маш их ахиц гарсан байдаг шүү. Аха. Одоо ярьж штэ. За одоо ингээд юу эдийн засгийг нь одоо төрөөс зохицуулах юм аа энэтрэг тий. За сүүлийн үед бол одоо манай либералууд юу ярьж байгаа юм гэхээр ер нь бол төрийн зохицуулалт аль болох бага байх тусмаа. А ялангуяа төр өөрөө цомхон байх тусмаа эдийн засаг хөгжнө. За тэгээд энэ дээр бол нөгөө Аргентины жишээг бол аягүй гаргаж тавьдаг шүү дээ. За одоо Аргентин нэлээ гарснаар одоо ингээд эдийн засаг нь хөгжиж байна. Тэгээд нэлээд барьсан гол бодлого нь юу юм бэ гэхээр ерөөсөө төрийг цомхон байлгыг зах зээлийг өөрөөр нь хөгжүүлэх гэдэг энэ бодлого явсан юм аа. Буюу ерөөсөө энэ либерал эдийн засаг гэдэг зүйл чинь эдийн засгийн либералчлах гэдэг энэ зүйл чинь өөрөө тухайн улс оронд хөгжлийг авчирд юм а гэж ярьдаг. Гэтэл өөрийн чинь энэ номон дээр бичсэн болон энэ одоо ярьж байгаа зүйлээс чинь сонсох юм бол либералчлагдах гэхээсээ илүүтэй зохицуулагдах ёстой юм шүү. Яг зүгээр тэгэж үзэж болно. Би гэхдээ яг наад түүхий чинь бол бас энэ бүлэг дээр хэрэгээр оруулсан байгаа. Тэрөө сонирхож байгаа хүн байвал унших юм бол яг юу болсон 6 дугаар бүлэг дээр би яг оруулсан байгаа. Аргентиныг уу? Агууг Аргентин биш одоо наад чөлөө зах зээл гэсэн санаа гэж. Энэ санаа ерөөсөө шинэ юм биш. Тэ одоо манай яг либертариан гэдэг байгаа нөхдүүд бол бараг л нээлтчих уу те шинэ гоё оргиноо санаа юм. Үгүй уучлаарай энэ бол алин дээр үеэс л ирж исэн юм те. Хэрвээ хэдүүлээ барууны хөгжлийн түүхийг харах юм бол яг уу баруун бол 29 он болтол наатарч явах гэж оролцсон. Гэхдээ миний түрүү хэлдэг шиг 1860 он хүртэл маш хаалттай байсан шүү. Жишээ нь дэлхийн хамгийн эдийн том эдийн засгийн Британи бол маш хаалттай байсан. Тэгээд сүүлдээ эдийн засгаа жаахан чөлөөсөн. За ялангуяа Америк маань лалаа тийм үү. За тийм ч учраас Америкт чөлөө зах зээл үүссэн гэж ярьдаг байхгүй. Адам Смит бол зүгээр мөрөөдөж ийсэн гэдэг тийм. За гэтэл 29 онд хямралтай тулсан. Хямралтай тулаад шийдэл нь бол Кейнсийн шийдэл буюу төрийн зохицуулалтыг оруулж ир гэж хэлсэн. Гэхдээ тэр хооронд чөлөө зах зээлийн дугуй суугаагүй. Хэрэгцээр л байсан. Юу гэж тэр чи окей. Одоо бид нар худлаа болчлоо гэх юм. Тэ? Ингээд хэрүүл хийгээдээс хэдэн дээр хизээ яасан вэ гэхээр 1979 онд Англид Thatcher гарч ирсэн. 1980 онд Америкт Reagan гарч ирсэн. Ингээд неолиберализм буюу яагаад нео юм те гэдэг чинь нөгөө либерализмын дараах буюу те эсвэл арай өөр гэсэн санааг нео гэдэг үг чинь илэрхийлж байгаа байхгүй. За гэтэл үнэндээ тэр үед юу болсон байсан бэ гэхээр дэлхийн эдийн засаг улс төрийг зохицуулдаг олон улсын байгууллагууд маш хүчтэй болчихсон байхгүй. Дэлхийн банк, олон улсын валютын сан, тийм дэлхийн хөдөлтааны байгууллага. Одоо эдийн засаг улс төрөөс ангид байх ямар ч боломжгүй. Нэлээгээ харалтаа. Сая олон улсын валютын сангаас мөнгө авчлаа гоцтой. Олон улсын валютаас зүгээр мөнгө гэх юм уу? Нэлээ чи мундаг байх шүү маа минийх үү? Үгүй, өчнөө нөхцөлтэй байгаа. Тэр нөхцөлийг яагаад ярихгүй байгаа? Вебсайтн дээр байж л байгаа шүү дээ. Олон улсын валютаас мөнгө буцааж аавн заяа. Авахта яаж авдгийг. Үгүй чамаас маш амарч би чамд мөнгө зээлээ. Чиний зардлыг таньж байгаа. Тансан зардлыг чи би зээлэндээ буцааж аавна үстэй. Тэнгүүт нийтийн зардлыг чи таньдаг байхгүй. Боловсрол, эрүүл мэнд тий нөгөө нийтийн тээвэр эдэрт чинь тийм үү. Нэлээ одоо 10 сарын хэднийгээр үлээ нөгөө метеорм сонгуул болох гэж байгаа. Сая бол жигэн зүүнтний бодлого баримтлсан буюу төсвийнхөө 80% нийтийн тийсэн. Юу зарцуулна гэж байна. Яг бол одоо манай либертарианууд тэрийг ярихгүй байгаа. Нөгөө нэлээ чи үзэл санаас урвчлаа штэ. Тэ. Хөрөнгөний зүгээр селектив юм аваад өөрийнхөө санааг ингэж гой чимгэлж ярих нэг л бодит байдал факт яаж байгаа вэ гэдгийг ярих нэг хэрэг. Тэ. Тэгэхээр энэ маргаан бол ингээл мөнгөний л байгаа. Эдийн засаг нэг улс төрөөс тусдаа байдаг мэд уушлаараа үлгэр. Яагаад неолиберализм гэж нэрлэж байгаа юм гэхээр эдийн засгийн чи энэ байгууллагууд цогцолдог болцсон учраас 1929 оноос өмнөх шиг үл үзэгдэж гар тийм юм байдаг гэдэг номлолч одоо байх боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Ямар ч боломжгүй уучлаарай. За хоёул буцаад Монгол руугаа шилжээ. За хөгжил рүү очт юм байж. Бид нар коммунизмын социализмын үед за бид нар нэг тэр цэгт хүрэн шүү. Тэр цэгт хүрэх юм бол цөмөр дэлгүүрлөө ороод гоё өнгөө хүнс аваа тий. Ингээд коммунизмд очиод ингээд жаргаж өгнө штэ гэдэг нэг юм цэгтэй байлаа штэ тий. За одоо бидний хөгжлийн төлөвлөгөө гэдэг юм бол одоо Асын хараа 2050 гэдэг юм тий. Хөгжил хүрэхийн тулд нэг юм чи бид нар ч нэг за энийг үр явна шүү гэдэг нэг юм эргэтэйс. За тэр нь одоо Монгол улсын албан ёсны баримтч гэн. Асын Энэ Асын хараа 2050 гэдэг энэ
баримт бичгийг ер нь уншиж үзсэн үү? Энэ ер нь бидний хөгжилд хүрэх юм уу? Хөрөхгүй юу гэж хөрөхгүй. Ер нь бол төрх юм оюун эрдэнэ хийсэн энээсээ ч биш. Маш олон улсын баримт бичиг зорьсон зорилготой хүрдэггүй. Тэ за энэ нь бол цаанаа судалгааны учир зүйтэй. Хамгийн том шалтгаан бол одоо хит юм төлөвлөлтийг, шинжлэх ухааныг үнэн гэж үзэх. Энэний аюул. За. Жишээ нь хэдүүл маш макро түвшин дээр яриа тий. Чи хизээч жишээ нь яг төлөвлөснөөрөө календар дээр бичснээр амьдрдгүй шүү дээ. Тэгэж амьдрах гад үзэхгүй юу? Тэ? Ер нь бол нилээн болно. Тэ? Атрсиома, макро Зукерберг, Элон Маск тэгдэг гэдэр гэл тэгээд байгаа тий. Тэр бол зүгээр л хэвлэлээр гаргаж өгж байгаа дүрэн шүү дээ тий. Өөрөөр хэлэх юм бол шинжлэх ухаан чинь юмыг таньж мэдж байгаа нэг арга. Түс үнэн гэсэн үг биш тийм. Гэтэл энийг үнэн зөв энийг дагчвал болчин бүтчин буюу чи өөрийнхөө нэг илүүшин тавтаад байгаа байхгүй. Тэнд нэг төгс юм байдаг. Нөгөө коммунизм сэтгэлгээ хэвээрээ байгаад байна тий. Хүрнэ гэж бодод байгаа. Энэ бол төргийн зал тэр 20 бол та бүхэн ч өөрсдөө уншиж үзсэн баг. Ер нь бол хүслийн чагсаалт зүгээр намын нөгөө сонгуулийн мөрөн хөтөлбөр шиг байхгүй. Хамгийн гол нь яг зүгээр дэлхийн улсуудын амжилттай тэм бичиг баримт хэрэгцсэн түүхүүд байна. Тэд нар бол яаж хийх вэ гэдг нь айгу тодорхой байдаг байхгүй. Арга хэрэгслүүд нь гэсэн үг. Тийм одоо чинь ингээд процесс нь гэсэн. Тийм процесс нь ч гэсэн одоо чинь ингээд шүү дээ. Хүлэмжийг бууруулъя гэж хэдүүлээ яриа. Одоо энэ доктортой хөгжлийн маш том зорилт нэг тийм. Тэгвэл яаж бууруулах юм? Тийм. Шууд барууны одоо ингээд л да. Ингэж тэнэгдэж байгаа байхгүй. Би одоо чинь малчтыг судалж байгаа. Монголын мал нөгөө хүлэмжийг гаргадаг гэж байгаа байхгүй. Үндэ ийм судалгаа байхгүй. Зүгээр л барууны фармын үнийг хичнээн хэмжээний чиглэлээ тийм гаргасан гэдэг судалгааг шууд Монгол тавьчихрангуудаа Монгол үнэ тэрж байгаа гэдэг байхгүй. Шал өөр нөхцөлд амьдарч байгаа, шал өөр өвс идж байгаа, шал өөр орчинд амьдарч байгаа. За тэгээ Монголын байгалийн ориг процесс явагдаж байгаа харалтай тийм. Уу яг гаргаж л байгаа. Гэхдээ одоо энэ гадаад албан задгаа салхинд талбайд явахлаар тэр нь яад гэж мэдэхгүй шүү дээ. Түн шууд ингэж байгаа. Тэр үтэл ингэж байгаа байхгүй тийм. Монголд одоо ингээд өвс урахгүй, Англид бол өвс ингэж ургадаг. Монгол гэсэн чинь ингээд урахгүй, Монгол цогжиж байгаа гэсэн судалгаа бодлоо байхгүй. Англич ямар бороо ордог үлээ, ямар чиглэг үлээ, яаж өвс ургадаг үлээ, Монголын дунд гол дээр авч чадчих. Ийм юмнууд хүртэл тэр дотор нь явж идэг байхгүй юу? Тэгэхээр яг яах юм? Энийг судалж үзэх хэрэгтэй. Тийм учраас би бол одоо нөгөө хөгжил гэдэг ухааны тухай та нар дөмөхгөн тодорхойлж Монгол хэл дээр олохгүй ээжж яаж хөгжлийг яриад байгаа. Юу яаж баримт боловсруулах нь гоё юу? Энгийн тий. Тэгээд ерөөсө дандаа тийм тунхаглын шинжтэй юмнууд байгаа. За энэ нөхрийн буруу уршилтай ер нь маш олон хөгжлийн бодлого ийм байдаг. Социализмын мөгсөн шалтгааныг ч гэсэн Джеймс Скотт гэж маш алдартай судлаачуд яг энэтэй холбож тайлбарласан байдаг. Гой зорилтууд тавьсан. Хүслийн чагсаалтуудаа тавьсан. Яаж үрхий? Нөгөө 2000 он бүгд үнгүй юм аа. Яг яах вэ? За тэгвэл бидний тэгвэл одоо нөгөө ганц туг болгож байгаа баримтч маань хөгжилд хүргэх юм байж. Гэхдээ бид нарт хөгжих хүсэл байгаа л ядаа. Байгаа. Тэгээ бидний тэгвэл хөгжилд юу саадвал тийм. Би бол энэ дээр өмнөх хүүхэн дээр бол Баабардалт гэдээ хочилж нэрлсэн. Тэр нь юу вэ гэхээр би Баабарыг муулж байгаа юм шүү дээ. Гол санаа нь бол хаанаас чи нэг юм яг би уншичаад гэж битсэн. Тэгээ ер нь ихэнх хүн уншихгүй. Бүр хин нэгнээс сонсно. Эсвэл зүгээр сошиал медиа дээрээс харна. Тэгчээд ингүүл хэдүүлээ болох юм байна штэ гэж ярьдаг энэ сэтгэлгээ бидний хөгжид их том саад болж байгаа гэж би хэлж байгаа. Мэдэмхийрдэг гэсэн үг. Яг үнэ. Ерөөсөө нэг юм тодорхойлт оюутан байхдаа ч юм уу институт сонссон. Тэгээ тэргүүрээ насан туршдаа ярих гэж явдаг, хэлцэх гэж явдаг. Тийм санаа тий. Гэтэл одоо хэдүүлээ сошиал медиа гэдэг маш их хөгжлөө. Чи ингээл уцаан гүйлгэлээ. Чиний таалагдсан нэг агуулга мэдээлэл сошиал медиа алгоритм чинь дараагийнх нь өгөх байхгүй юу? Дөнгөж чи батлаад хараад байна. Энэ удаа дөнгөж удаа. Эсвэл ногоо шар. Дөнгөж тэрэндээ итгэж байгаагаа чи мэдлэг тийм юм бүр тийм байдаг гэж бодоод байгаа байхгүй юу? Тэ сошиал медиагийн алгоритм гэдэг чинь ийм аюултай. Одоо зарим хүмүүс одоо хүнийг ингэж хэлэх муухай юм л да. Би тэгж бодож яа, миний үзэл бодол модл гэдэг. Ямар ямаараа үзэл бодол байх вэ тэ? Зүгээр л Facebook тэ Twitter-ээс харсан юм аа чи ярьж байгаа шүү дээ. Гэхдээ тийм бохгүй юу? Мэдээж одоо би тэр үнийг доромжид дооёолж янз бүр болж байгаа юм шүү. Sorry одоо би их муухай айлчлээ тэ. Би ер нь их гайгүй хүн шүү. Ийм төг болж байгаа. Хүн бол мэдгүй чадахгүй гэдгээ зүгээр хүлээчдэг байх хэрэгтэй байхгүй юу? За эрхүүш манай судлаач нар эдгээр тийм совестд байгаа учраас те өө мэдгүй миний сэдв биш байна гэдээ ингээд дургуутсчаад байгаа байхгүй юу? Гэтэл манайхан ч бол
миний төрөлдөг чинь таксины жолооч нүртэл ярьдаг болсон. Яг тэр хүн мэддэг байж болно заа юу. Гэтэ юм ингээд хинч ярьдаг болчхороо юу ч шуулж өөрдөг байхгүй юу? Юу ч шуулж өөрдөг. Юу ч шуулж өөрнө гэдэг чинь уучлаарай чи тэрэнд хүрэхгүй. Тэр үнцэнтэй биш болохгүй бүтэхгүй. Гэтэл энэ чинь судалдаг бүхэлд өгч судалдаг ухаан гэж байхад Монгол улсад мэрэгчлэлтэй бэлтгэхгүй нэ гэж бодлоо. Мойстер хөгжил судлалын Яг манай сургуулийн судалгааны түүгээ сая байгуулсан. Тий. Одоо тэр нэг магистр хөтөлбөр нэг гэдэг байгаа. Зөв. Шинээр байгуулагдаж байгаа юм тий. Зөв. Гэхдээ за бид нар мэдрэмхийрч хийж болно тий. Гэхдээ л нөгөө хөгж хүсэл стил байсаар байна. Тий. Тэгвэл бид ямар хөгжлийг хүсэж байгаа? Ямар хөгжлийг хөгжил гэж үзэх юм? Жишээлбэл Монголын Хэрвээ олон нийтийн гэдэг юм уу бодлого боловсруулагчдын санаа бодлыг асууж байвал илүү тийм эдийн засгийн хөгжлийг ярьж байна. Энийг хүсэж байна. Би бол энийг эдийн засгийн хөгжлөд гэж хэлнэ. Зөвхөн эдийн засгийн хөгжил. Эдийн засаг нь хөгжчөөд тэр улсын сайн сайхан байгаа улс бас байхгүй шүү. Чинь хэдүүл Арабыг ярив. Арабын улсууд хангалттай мөнгөтэй шүү дээ. За чинь чи эмэгтэй хүндэд ямар нөхцөл байдалтай байх вэ? Тэ? Тийм. Тэгэхээр энэ одоо хүн амын тал болсон эмэгтэйчүүд үсэх зүйл мөн үү? Тэ? Чинь Арабын тэр одоо маш олон тийм Бангладешийн нийтлэг цагаач ажилчдын хүчээр өсөж байгаа. Маш бага тайлантай. Хөдөлмөрийн үйлчлэл орчин үеийн босс гэж нэрлэж байгаа байхгүй. Ийм юмар өсөж байгаа. Эдийн засаг нь алж байгаа. За бидний маш сайн мэддэг бүрүнэ гэдэг нэг ус байгаа тийм. Султан амаг мөнгөний эзэмс чи 300 мянган хүн юу ч байхгүй. Тэр эдийн засаг сайн байна гэдэг чинь хөгжил гэсэн бас яг үг биш болчихж байгаа байхгүй. Харж байгаа. Одоо чинь хэдүүлээ Америкээр жишээлэл авъя. Дэлхийн 1 номерын эдийн засаг. Нийгмийн асуудал нь юу вэ? Нийгэм нэрүүлмэд энэ төр хэцүү тий. Америк бол загвар нийгэм биш би бол шууд гэж хэлнэ. Тий. За энэ бол миний хариултын одоо нэгдүгээр хэсэг. Хоёрдугаар хэсэг хэрвээ чи намайг ямар байвал хөгжил гэж бодож байгаа хөвөнийхаа гэдэг юм судлаж байгаа гэж хэрвээ асуужвал би бол илүү хүний хөгжлийн асуудал ярина. Тодорхой дөрвөн үзүүлэлт байгаа. Энэ үзүүлэлтүүдийг хөгжүүлэх. Хэрвээ надад одоо эд шийд байгаа алидын шиг тий. Би ингээд одоо шийдвэр гаргадаг юм болчлоо гэвэл би илүү сургуультай мөнгө оруулна. Эрүүл мэндийн салбартаа мөнгө оруулна. Хэдүүлээ хараа. Хүүхдээ сурах чадах сургууль 3 дөрвөн чихаа сууж штэ. Харин тийм. Говийн 2 сандал дээр 3 хөх суулгаж штэ. 3хан саялаа гэж штэ. Тэгснэ хараа. Сургууль барих мөнгө байхгүй. За энэ жил бол бүр сургууч гэж хэмжиж чадахгүй. Манай хайскай те. Хийх ёстой ажиллаж хийхгүй байхгүй. Эрүүл мэндийн салбарыг харалтаа. Үгүй шийдэж болох асуудал байхгүй. Тэ? Нийтийн тээврээ харалтаа. Хэдүүлээ яаж татвар цуглуулад байгаа юм. Хэдүүлээ сайхан амьдрах гэдэг штеп. Сүүлдээ бүр асуудлууд нь зүгээр нэг дарга мөнгө хийдэг юм болсон. Уртаа нийтийн тээвэр зүгээр нэг дарга тендер усаад мөнгө хийдэг юм болсон. Ингэтлээ ялзарчиж байгаа байхгүй. Зүгээр хөгжил гэдэг чинь маш энгийн практик ажлуудыг хийх байхгүй. Тэрнээс боржуур явуулны зам зорилго шүү байхгүй. Зүгээр л тэ мөнгө болцсон ерөөс. Бидний зовлон мөнгө болцсон. Бидний зовлон дарга нарын мөнгө болцсон. Тийм. Ийм байгаа байхгүй. Хөвгний хууднаас бол би ийм л юм хэлнэ. Тэрнээс тэр эдийн засаг өснө үү, өсөхгүй байх уу? Тий одоо өсөлтөс татгалзсан эдэр гэсэн чинь хөгжил судлалын онол байгаа шүү дээ. Яг чи энэ жил за энэ жилийн чиний орлого 50 сая бай. Дараа жил 50 сая бай. Мөн муудчихад байгаа. Яг уу Монгол төгрөг 10% инфляцтай чи 5 саяын алдаа дараа жил 45 саяыг л олсон гэсэн үг л дээ. Тий? Гэтэ чи 5 саяыг алт. Тэгээ муудчих юм чи магадгүй тэр 5 саяг өөр орлогоор олчих боломжтой байхгүй. Ялангуяа одоо яг эд хөдөлмөрийн насны бүтээмж өндөртэй байгаа хүн. Тэ? Яа заавал өсөж явах хэвтэй. Гэдэг асуудлыг ч гэсэн ярьж болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ миний хувийн сонирхлыг асуувал би бол энэ дээр мөнгө оруулна. Шууд оруулна. Ерөөсөө хамгийн их бид нар бүгдээрээ л тэгж ярьдаг мөртлөөс ерөөсөө ингээд ажил хэрэг болохгүй байна. Гүг хэдүүлээ ярьж байгаа баг. Дараагаар тэгж ярьд юм уу? Сургууль барина гэж ярьд юм уу? Имлэг барина гэж ярьд юм уу? Эрчим хүчний мөрийн хөтөлбөр болгонд л ордог шүү дээ. За тийм ээ ярьдаг юм бэ. За ши зүгээр. Ярьдаг. Ядуурл гэснээс мэдээж ямар ч хөгжсөн оронд ядуу хүн байна тийм. За тэгвэл ер нь хөгжилд ядуу хүн ямар хувьтай байж ич одоо бараг ч хөгжилд ядуу хүний үзэл хувь нэмэр гэж ярих гэдэг шүү дээ тийм. Окей. Тэ одоо бид нар тэгш бус байдал гэж ярьж байна тий. Гэтэл нөгөө талд бол ерөөсө тэгш бус байдал гэдэг чинь байх ёстой юм аа гэдэг ийм онолыг бас яриад байна тий. За арай илүү өргөн сэдвэн учраас тэгш бусаас нь ойлоо гэлээ. Энд дээр би хэрэгээр Томас Пикеттигийн 21-р зууны капитал гэдэг номын томыг оруулсан байна. Нөхөр бол угаасаа
нөгөө барууны одоо бэлэн байгаа дата буюу сүүлийн 300 орчим жилийн датан дээр тулгуурлаж хийсэн судалгаа аахгүй. Яг Монголоор гараагүй учраас нэг уншсан зөвхөн байт юм лээ. Баруунд бол айгүй уншдаг. Би гэдгийн санаа бол юу гэхээр ерөөсө капиталын үр өгөөж эдийн засгийн үр өгөөж тавьсан гэж байгаа. Капитал гэдэг нь чиний одоо янз бүрийн хөрөнгийг хэлж байгаа. Одоо чи жишээ нь нэг байртай байж болно, компанитай байж болно, хувьцаатай байж болно. Тэрний өгөөч чинь эдийн засгийн өсөлт тэг байсан ч хасах байсан ч тэрнээс давж яадаг буюу чи хөрөнгө мөнгөтэй болвол эдийн засаг унжсэн ч чиний хөрөнгө өсөж байна. Хөрөнгөний үнэлгээ. Тий. А чи цалинтай болвол эдийн засгийн тэрэнд даалгавч штэ. Цалинтай хүмүүсийг яриаггүй шүү. Ерөөсөө л хөрөнгөтэй үнийг ярьж байгаа. За. Тэгэхээр ерөөсөө одоогийн капиталист тогтолцоо гэдэг чи ямар тогтолцоо хэлээд байгаа вэ гэхээр ийм л тогтолцоо хэлж байгаа буюу чи хөрөнгөтэй л болвол илүү мөнгөтэй болно. Хөрөнгөгүй болвол чи байхаараа байх юм уу эсвэл ядуу байх гэсэн санаа. Аха. Ерөөсөө ийм зүйл. Тэгэхээр тэгш бус байдал гэдэг чи энийг л хэлж байгаа. Ерөөсөө энийг л хэлж байгаа буюу Монгол дээр ч адилхан, Америк дээр ч адилхан ерөөсөө топ 1 гэдэг чинь яаж амар баяжсан байдаг вэ? Тэд нар ерөөсөө баяжаалаа. Баяжаалаа. Аха. Баян хүн бол уусаад байна. Тий. Ядуу хүн бол ядуу иймэрэл байгаа. За нэг ийм тогтолцоо байгаа учраас ерөөсөө тэгш бус байдал айгүй ихсчлээ. За ингээ 2013 оны байдлаар бол дэлхийн тэгш бус байдал гэдэг бол дэлхийн 1-р дайны үеийн өмнөх байдал дээр ирчлээ гэж Томас Пикетти бичсэн баггүй 13 оны ном шүү. За тэгш бус байдал ингээ гаарчихлаараа юу болдог вэ гэхээр дайн болдог. Зөрчил мөргөлдөн болдог. За хэрвээ ингээ үзэх юм бол хэдүүлээ одоо энэ Орос Украин гээд баруун Орос хоёр баруун хятад толгойлцож байгаа энэ миний ингэж ярьж байна. Дайн заавал одоо ингээ нэг хорттойгоор утаал бөмбөг шидээ дэлглээд ахаар алам болцсон. Жишээ нь тий худалдааны дай гэдэргээл бид нар ярьж байгаа юм ийм хэлбэрээр байж байна. Үзэл сурталын дайн байж болж байна тий. Ийм болно гэсэн. Тэгэхээр дайн заавал дэлхийн 1-р 2-р дайны шиг танк авчираад хоорондоо бууталж шаардлага болсон гэсэн. Тэгэхээр үнэхээр тийм болж байгааг бол болж байна гэж судлаач нар үзэж байна. Яг л энэ тэгш бус байдлын асуудал. Тий. За дараагийнх нь асуудал бол ядуур. За би энэ дээр бол хэрэгээр тийм ядуурлын тухай нэг хэсэг оруулсан байгаа. За тэгээд яг тэр хэсгийг бичиж явах үед бол Монголын сошиал медиа дээр нөгөө хиттийн үзэл сурталын пропагандад хатаад нэг манай нэг нөхдүүд ялангуяа хүн намаамынхаа хятад ядуурлыг яасан анхны улс боллоо гэдэг жоохон солирсон. Тэгэхээр би үнэхээр тэгсэн юм уу гэдэг ингээд жоохон судалгаа унссан чинь тийм ерөөсөө байхгүй. Хятад бол яг уу 2021 онд нөгөө хятадын коммунист нам байгуулсан 100 жилээс өмнө ядуурлыг одоо багхгүй болгосон анхны улс болон гэсэн зорилт тавиад тэгсэн. Тэгэнгүүтээ шууд нөгөө хөдөөний ядуу иргэдийг хот руу нүүлгээд тэгээд тэтгэмж өгсөн байна. Тэтгэмж өгтөө нөгөө нэг ядуурлын одоо доод түвшин амжиргааны доод түвшин гэдэг Монгол хэлээр нэг ойлголт байгаа шүү дээ тий. Тэрнээсээ дээгүүр тэтгэмж өгөөд тэгэхээр статистик өвдөр чи дээгүүр орлоготой байж. Ядуурлаас гарч штэ тий. А гэхдээ үндэд бий болгосон шүү дээ. Үндэд тэр чи мөнгө хүрхгүй штэ тий. Тим юм хийсэн байхгүй юу? Тэгээд нөгөө хөөрхөөс тэр чи ингээд өчнөө юм устгаж байгаа шүү дээ. Чи ингээд насаараа чи тэр тосондоо амьдрмаар байж болно шүү дээ. Чи аав ээж амьдрсан, өссөн, төрсөн, бохон хамаг юм байж идэл чи ядуу маа нүүлгээд тэгээд итгэмж өгөөд нөгөө хүмүүс нь тийм нийгэм соёлын сэтгэл санааны аюул асуудал болсон. Тийм хэсгийг би жишээ нь ингэж оруулсан. А ядуур бол одоо юу гэдэг те хэмжиж ингэж янз бүрийн арга гэлтвдлоо юм гаргаж байна. Одоо Дэлхийн банкны дээр нөгөө нэг өдөрт олж байгаа орлогын тэднүүд эдэргээл стандарт байна шүү дээ тий. Тэрэн дээр тулгуурлаж одоо манайх тэр нэг амжиргааны доод түвшин сарын одоо 720 мянга боллоо сая 4 сард тий. Тэгж үрж гаргасан шүү дээ. Ер нь бол яг одоо амарцсан эдрээс болоод одоо бол ядуурлыг илүү тийм сонголтын асуудал буюу чамд ямар нэгэн юм хийх хүснээ хийх сонголтгүй байхыг ядуурл гэж үзье. Эдийн засгийн утга болий гэсэн юм санаа гарсан. За энэ бол одоо яг харьцангуй шин санаа Монгол бол тэр бүр ярьдаггүй. Өөрөөр хэлэх юм бол чи хөрөнгө мөнгөтэй байж болно, орлоготой амжиргаачин боломжийн эдийн засгийн хувьд байж болно. Чи хүснээ хийх боломжгүй байвал яах вэ? Чамайг төрчи хязгаарлалт байвал яах вэ? Чамайг ямар нэгэн соёлчин контролддог байвал яах вэ? Тэгвэл чи ядуу гэж үзье гэсэн. Одоо бүдүүн бааргаар хэлэхэд бол ийм санаа гаргасан байхгүй юу? Тэгэхээр ядуурлыг ч гэсэн бас өөрөөр хэмжиж тий. Эдэргээ за Дэлхийн банк ч гэсэн тэр ядуурлыг эдийн засгаар хэмждэг дээр арга болоод тэр олон төвшнөр хэмжээ эдэргээд нэг арай өөр боловсрол гэсэн индикатор дээр оруулж ирдэг гэдэг болсон л та. Тэгэхээр ингээд ядуурлыг хүртэл бас ингэж арай өөрөөр хардаг үздэг ийм юм бол байна уугүй байна тий. Монголын жишээн дээр их юм бол хэдүүлээ 90 оноос хойш л одоо 3 төдний нэг нь ядуу хэвээрээ байгаа шүү дээ. Хэвээрээ л. Тий. Ерөөсөө эдийн засгийн ядуур хэлбэрээ өөрчилсөн гэдэг ааш шүү. Илүүтэй сайжрахгүй байгаа. Тэр үтэл одоо тэрний дээдлийн давхраг гэж үзэж байгаа нөхөрч ерөөсөө ингээд ирмэгдэр амьдарч байгаа. Дундаж давхраг. Хаг гэл унахаараа. Одоо бид нар тэгтэл нөгөө материаллык зүйлийг хааж наа захт нь хүрээгүй байж тал
дахиад тодорхойлолтуудад өөрчлөлт орох гэдэг шүү дээ. Одоо шил дундаж төвшөнд бид нар амжиргааны дундаж төвшөнд байгаа хүн гэж нэг хэлэх юм бэ гэхээр нэг хоёр өрөө орон сууцтай, нэг машинтай, за нэг цуслангийн газартай, байшинтай ийм хүнийг хийх ингээд тэгчихсэн чинь. Одоо шинэ үеийн залуучуудад одоо тэр сонин эд тогшлоод чинь одоо юу ч биш болоод эхэллээ. Тэр хөрөнгөөдтэй. Тэгэхээр магадгүй дахиад одоо дундаж төвшин тодорхойлолтууд ч юм уу дахиад нөгөө ядуурлын тодорхойлолт өөрчлөгддөг шиг бас ингээд дахиад өөрчлөгдөд явах гээд байдаг. Бид нар тэгсэн чинь бүр хөгжлөөс тодорхойлоогүй байдаг. Одоо яагаад зүгээр тэгэж угаасаа өөрчлөгдөн. Яг зүгээр бидний гол асуудал бол зөвхөн Монгол биш энэ хөгжиж байгаа гэж хослогдсон энэ нөхдүүдийн хийгээд байгаа ажил тэр нэг хөгжсөн гэж нэг улс байдаг. Тэдний хийсэн юм сайн гэдэг тэрийг хуулах гэж оролддог байхгүй юу? Уучлаарай баруунд ч бүр асуудал байгаа. Ерөөсө хуулаад гоё болохоор тийм нийгэм биш. Тэр үтэл хөгжиж судлалын ухаанд юм хуулаад хуулагддаггүй гэж үздэг байхгүй юу? Тех боломжгүй яг бол нийгэм соёл нь өөр, хүлээ авах суурь нь өөр юм чинь. Хөдөлгөөний дараа нарыг томилтоор явуулахыг боловч шээ. Ер нь бол болиулах хэвээр. Ер нь бол болиулах хэвээр. Тэр бол үнэ. Жишээ нь одоо ядуурлал дээр гэлтгэж хэдүүлээ чинь дэлхийн банк дээр Африкт хийсэн будаа шагчтай юу, зургтай юу гэдэг нэг асуудал байсан шүү дээ. Тэр чинь тэрний орчуулга байхгүй юу? Тэгээ орж ирээд хийгээд нийгэм хөдөлгөөн хамгааллын яам билүү те. Хийгээд тэр чинь амар шүүмжлэлд өртсөн шүү дээ. Африкт будаа шагч устгаж болох чинь зовлон бохгүй юу? Манус бол бараг л тийм шүү дээ. Нэг номерын асуудал юм шүү дээ. Тэ соёлын үед манус яаж чад тийм технологид амар дуртай. Тийм. Чи магадгүй орлогогүй байх. Гэтэ чи Facebook аккаунттай байхгүй юу? Нөгөө Германы эдийн засгийн чинь танаа айл болох бүгдээрээ том зурагтай байна гэж гайхаад байсан гэдэг шиг. Яг тэр шиг байхгүй юу? Тэгэхээр нэг ийм соёлын үнэлэм жилийн юмыг энэ онцлогчсан анзаарч харж авах хэрэгтэй байхгүй юу? Монгол утгаараа бид нар ядуу өдр гэдэг юм бол бас яг тийм овор хоос юм биш байгаа байхгүй тий. Таргийн тав ямаатай, тангад тар нохойтой, сайлын ганц үнэтэй, читрийн ганц морьтой тэргээд заавал нэг юмтай баг яваа байхгүй тий. Манайс тэгээд бидний сэтгэлгээнд хөрөнгө гэдэг чинь айгуураа л гол тий. Хөрөнгө гэдэг чинь бол ер нь ингээд нэг юм яад устж алуу болдод байхгүй болдог тийм зүйлийг хэлээд байгаа шүү дээ тий. Магадгүй эд баялаг гэвэл нэг арай өөр тий. Мал залыгаа хэлээд байгаа юм шиг байгаа гэдэг үсэж үрчдэг тий. Баяжчээдэг ийм юм. Нүүдэлчин сэтгэхгүй байна. Тэгэхээр чи энэ соёлыг бид яаж устгах чадахгүй шүү дээ. Энд чинь ингээд хизээний бид нарт суудсан юм шүү дээ. 1000 чи хотын гоё залуу гоё өсгөө байгаад нэмэргүй байхгүй. Гэхдээ за энэ сүүлийн асуулт. Гэхдээ ер нь бид нэр хөгжиж байгаа юм байна. Хөгжиж байгаа үү? Би бол хөгжиж байгаа гэж боддог. Нэг юм хоёр ядгаа байгаа. Угаасаа энэ дээр ч гэсэн би ишлээ оруулсан байгаа. Чи угаасаа номоо уншихтаараа миний юу гэдэг байгааг хангалттай сайхан ойлгож байна. Хөгжилгээд ерөнхийн ингээд маш олон юм ярьж байгаа. Одоо өчнөө олон тодорхойлт байгаа тийм. Гэхдээ ерөнхийдөө нэг хоёр зүйлийг багцаж хувааж болох юм байна гэж үзэж байгаа байхгүй юу? Судлаач нар. Маш алдартай тодорхойл. Нэг нь бол одоо том big D development гэж хэлж байгаа. Том D одоо англиар development гэдэг үгийнх нь D үсгийн томор очиж байгаа байхгүй юу? За. Нөгөөх нь бол жижиг D development гэж байгаа. Тэр нь болохоор хөгжил гэдэг үгийнхаа одоо тэр эхний development гэдэг нь жижиг очиж байгаа. Тийм ойлголт байхгүй юу? Тэгэхээр энэ дээрээс болохоор ямар санаа өгөх ингээд хөгжил элдвэрлэл юмыг ярьсан хүмүүсийн маш олон юм нь бол ийм хоёр юмд л хуваагдана гэдэг. Одоо энэ хаарт гэдэг энэ өмнөний газар зүй гэж байгаа geographer юм гэдэг. Эний тодорхойлт. Энэ нэгдүгээр юу гэж хэлж байгаа вэ? Угаасаа хөгжил гэдэг үг чинь энэ англи хэлний энэ ойлголт чинь Harry Truman Америкийн ерөнхийлөгч болоод тангаргийнхаа үгэн дээр хэлсэн тэр үгнээс гарч ирсэн ойлголт байхгүй юу? Нөхөр тэр үед анх удаа хаалтан дотор тийм underdeveloped countries гэв. Хөгжиж буй улсууд гэдэг нэр томьёог хэрэглээд Америкийн хөгжсөн технологи, шинжилгээ ухаан, эдийн засгийн боломжийг тэр улсуудад хуваалцъя буюу хөгжлийн хөтөлбөр, тусламж, зээл гэдэг ойлголтууд бүтсэн бохгүй юу? Тэгээд ерөөс нэг өдрийн дотор дэлхийн нийтийн 3/2 нь ядуу болж өөрсөн буюу underdeveloped улсууд болж өөрсөн бохгүй юу? Америк тэрэн дээр гол зорилго нь улс төрийн зорилготой Америк нөлөөгөө бүтэж яг нөгөөдөнтэй ингэж юм байсан. Зөвлөлт холбоот ус зүгээр сууж ирсэн үгүй тэр чинь ингээл Монгол тусалдаг шиг өөр зөндөө олон улсад тусалж ирсэн та нарыг хөгжүүлж байгаа гоё болж Монголд ийм юм байгаа нэг үлгээ би өөр тэрэн зориулсан ба монголчууд хөгжлөж юу байсан бэ тийм нэгдүгürt энэ зүйл хоёрдугаарх нь бол үгүй Жамсорон гэдэг юм уу тийм мэдхгүй одоо тийм Жамсорон гэдэг үг нь магадгүй буруу ч байж магадгүй ерөнхийдөө бидний амьдралд гарч байгаа сайжрал хөгжил хувирлын тухай асуудал тэгэхээр үнэн одоо би 10 жилийн өмнө мэдхгүй тийм 800,000 төгрөгийн цалинтай байсан. Өнөөдөр би 2,500,000 цалинтай болсон ч юм уу. Үгүй гудамж гэхэд 10 жилийн өмнө шал өөр байсан. Яг үнэ. Энэ өөрчлөлтийг бидний яриад байгаа хөгжил гэдэг ойлголттой холихгүй юу? Тэ? Эсвэл тусад нь авч үзэхгүй. Тэгэхээр ямар ч байсан хөгжил гэж яриад байгаа ойлголт ийм хоёр зүйлийг яриад байгаа.
Энэ дотор мэдхгүй доошоо ингээ хэдэн тодорхойлбол чуваагдаг. Ийм олон юмыг баг бас нийлүүлчихэд яриад байгаа юм алдаа байгаа ч гэж бас шүүмж байгаа байхгүй. Энгийн улсуудад гоё яриа шүү. Судлаачтайгаа тэгж бас шүүмжилж байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо юу гэдэм хөгжил гэж нэг юм байхгүй, бүтггүй инээ тэрэ биш тийм. Гол хэлэх гээд байгаа санаа чинь өөрийнхөө төсөөллийг битгий тийм юм ийм юм гэж бити бодоод ээ. Эцсийн үнэн. Гэж бодоод. Үнэн гэж боддог. Жишээ нь те социализмын үед хэдүүлээ зөв талбайд улсын төвшөнд хүрнэ гэж зорж исэн. Одоо л хэдүүлээ барууны төвшөнд хүрнэ л гэж зорж байгаа. Логик нь зүгээр яасан. Зүгээр л өөрчлөгдсөн байгаа үстэй. Зүгээр л зөвлөлтөө баруунаар сольсон. Логик нь хэвээрээ. Тэ? Дөнгөж түрүүний ярьдаг шиг тийм үү одоо мэдхгүй яадаг. Зөв талбайд улсын үед тэрнээс өмнөх ойлголтыг бол хоцрогдсон бүдүүлэг гэж нэрлээд феодалын үлдэгдэл тэ ингэж элдв нэрээр нь яаж устгах гэж оролдож ирсэн. Одоо яасан социализмын үед байсан ололт амжилт янз бүрийнхаа имийг коммунист социалист гэж доромжилж устгах гэж оролдож байгаа байхгүй юу? Чи логик нь яг л адилхан буюу бидний өгөгдсөн сэтгэл огт өөрчлөгдөг байхгүй юу? Ятгата бүтээлчээс сэтгэхгүй шүү дээ бид нар. Тэр чинь шүүмжлээд байгаа гэсэн үг байхгүй юу? Жоо өөр юм бодолтой. Зөв. Оксфордд сурж байгаа та тий докторант нөгөө глобалчлал гэдэг одоо нөгөө хөгжлийн улс орон бүгдээрээ нөгөө Леноны дундэр гардаг шиг бүгдээр хэл хязгааргүй нэг өглөө босоод ирсэн чинь ямар байх вэ гэдэг шиг глобалчлал гэж нэг хэсэг ярьсан шүү дээ. Одоо дэлхийд дахинд ер нь хөгжлийн чиг хандлага ер нь глобалчлал энэ төр одоо өөрчлөгдсөн нөө. Өөрчлөгдсөн шүү дээ. Одоо тийм гоё тийм хамтаж гэдэг юм уу нийт тиймгүй болчихлоо. Одоо бүгд хэлээ хааж аваад зүгээр нэгнийхээ өөрийнхөө одоо тий сайн сайхны төлөө бусдайгаа зөвлөстэй. Ялангуяа одоо Трамп гарч ирснээс болж тий. За баруун Европт ч гэсэн одоо тийм нэшнлист намууд тэр цагаачтаас болж гарч ирлээ. Одоо эсрээр үйлчлэх үзэл бүр тий. Харин ч ихээ хаана, харин ч өөрсдийгөө гин нөгөө 90-ад оны үеийн глобалчлал даяарчлал тий. Одоо ингээд сүүлдээс та бүр либерал даяарчлал нь ялах юм байна гэдэг. Одоо бүр шашны юм уруугаар болчихлоо. Тий. Одоо тэгээд иймэрхүү хүмүүс их дамгай их байгаад ингээд дахиад нэг 10 жил үргэлжлэх юм бол тэгээд дэлхийн нийтүүд нэлээд л бие бинийгээ цааш наашаа гэж төлөвлөсөн юм болж өөрөх гарав шүү дээ. Одоо тийм хуучны сайхан Фукуямагийн ярьжсэн ой сайхан мөрөөдөл бол уучлаарай түүхийн шар суудсан дээр л үлдэж байна да. Юм их хурдан өөрчлөгдөж шүү. Тэгэлгүй маш хурдан өөрчлөгдөж шүү. Ялангуяа одоо энэ сошиал медиа гэдэг юм чинь амар их нөлөөтэй мэдээлэл мангар хурдан дамжуулж байна. Хүн болго өөрийнхөө санаа бодолтой болоогүй юмыг хангалттай илэрхийлэх боломжтой болсон тий. Инфлюенсерүүд гэдэг хүмүүс байна. Балаа юм яриад байдгүй үзэл байж байгаа үстэй тий. Үнэн гэж бодоод байгаа шүү дээ балаа юм ин. Зөв. За баярлалаа. Сонирхолтой өрнөс нь баярлалаа. Тэгээд энэ номыг нь ястаа яг уншнаа. Тэгээд уншаад би нэг уншлаад оруулнаа. Хөгжлийн төлөөх Монгол тэмцэл. Хүсэл мөрөөдөл ба бодит байдал гэнэ. Гол зөрүүтэй. Яг маш үнэ. Тийм учраас хэрэгээр баа гэдэг харьцуултыг авч байгаа байхгүй тий. Зөв. Баа ч бол тийм бас сайхан харьцуулт биш шүү дээ. Баагтай барагтайхан орчуулга гэж байна шүү дээ. Учнаас. Тийм үү. За баярлалаа. За баярлалаа.